Тоглогчдын ертөнц. Гол дүр болох Момонга болон тоглогчдын ертөнцийн байр байдал бол хүн ам их, байгаль маш их сүйдсэн. Бүх байгалийн амьтан ургамал устгаж үгүй болсон. Борооны ус хортой хүчлэг болсон тул амьд амьтанд хөнөөлтэй болсон. Агаар маш их бохирдож хорцсон болохоор амьтан ургамал устгаж үгүй болсон. Хүмүүс гадуур явахдаа маск, хамгаалалтын хувцас өмсөх шаардлагатай. Харин баян хүмүүс эко хот гих шилэн хүлэмжит хот дотор амьдардаг. Гаднах хорт орчноос тусгаарлагдмал байдаг. Дэлхийн мөнхийн ханхуйд хучигдсан. Агаарын бохирлоос болж шөнийн од байтугай өдрийн нар үзэгддэггүй. Нэгдүгээр улирлын 2 дугаар ангид Айнз шөнийн тэнгэр харчаад алмаарч байсан ийм учиртай. Дэлхийн 3 дугаар дайн дууссан ч гэсэн энэ тэнд жижиг дайн болсоор байгаа. Европт бүр шинэ наци бүрэлдэж эхэлсэн. Улс төр нийгмийн төлөөлөл олонхын дуу хоолой гэж байхгүй. Улс орныг хүн төрөлхтнийг амьд байлгаж буй технологийн компаниуд удирддаг. Боловсролын системийг нь хүртэл технологийн компаниуд удирдах байгаа. Өндөр өртөгтэй тул ихэнх хүн багангаа төгсөөд сургуулиасаа гардаг. Боловсрол муу байгаа нь том компаниудын иргэшээлд амархан ордог болсных нь шалтгаан юм. Улс орныг компаниуд удирдах байгаа болохоор хууль дүрмж гэсэн компани ашигын төлөө байдаг. Эгэл жирийн дорой иргэдийг хамгаалах хууль гэж байхгүй. Хүнд хүчний ажил илүү цагаар их хийлэгдэг. Ажлын ядраанаас болж хүмүүс өгөх бол энгийн үзэгдэл. Гол дүрийн Айнз манч гэсэн нийгмийн доод давхаргын хүн юм. Эхний анги дээр өглөө 4-өөс ажилдаа гэж дурдж байсан. Мөн Айнз маань өнчин. Хүүхэд байхдаа өглөөс ирсэн ээж нь өөрхөн дуртай хоолойг нь хийж өгөх гэж байхдаа ажлын ядраанасаа болж нас барсан байдаг. Хоол хүнс гэж ойлгохтой юм байдаггүй. Хүмүүс амин дэм, витаминаар ам зогоодог. Айнз өөрийнх нь оройн хоол үхрийн амттай амин дэмийн им байсан гэж дурдж байсан. Усны гажиглаас болж усанд орох боломжгүй. 3 дугаар улирлын 1-р ангид Айнз өмнөх ертөнцийн ууранд л өөрийгөө угаадаг байсан гэж дурдж байсан. Хэн нэгэн компани эсрэг зүйл ярих, хийх аваас шууд арчигддаг. Айнзын найз Бэл Ривер гэх нэртэй тоглогч компани чухал нууц зүйл олж мэдснээсээ болж алууж байсан. Югдрашил гэх энэ виртуал реалити тоглоом маш их алдартай болсон шалтгаан бол хүмүүсийн харгас, цөхрөн бодит амьдралаас хэсэг хугацаанд ч бол зогтохын тулд тоглоом тоглодог байсантай холбоотой юм. Айнз өвлгөөн шилдэг бүлгэн болсон түүх. Айнз өвлгөөн бүлгэмийг буулгаж авахаар 8 бүлгэм хамтарч тоглогчид болон NPC тоглогч биш дөрүүд нийлээд 1500 гаруй хүнтэй том майран босгож дайрсан. 1500 хүний ихэнх нь левелд тулсан буюу 100 левелтэй байсан гэдэг. Энэ хамтрал нь маш хүчрхэг байсан бөгөөд давхрын хамгаалагчдыг буулгаж авч байсан юм. 1-ээс 7 дугаар давхар хүртэл эзэж авч чадсан ба тухайн давхар болгоныхоо NPC-нүүдийг бүгдийг нь арчиж хаж байсан гэдэг. Давхрын хамгаалагчдаас компьютерийн дайралт үеэр алуулсан бусад хамгаалагчдын талаар тодорхой мэдээлэл бол байхгүй. Момонгийн хамтралаар болсон арим хамгийн хүчрхэг арим байсан. Югдрашилийн агуу түүхийн нэгэн хэсэг болон үлдсэн гэж байсан. Дайралтын арим 8 дугаар давхарт ирэхэд 1000-аас 1200 орчим хүн үлдсэн байсан гэдэг. 1-ээс 7 дугаар давхрыг эзлэж авахдаа 300-аас 500 орчим хүнээ л алдсан гэсэн үг юм. Харамсалтай нь тэдний тоглоо 8 дугаар давхарт ирээд зогссон юм. Момонгогийн хэлснээр 8 дугаар давхар бол Назарикийн хамгаалалтын эцсийн шугам тэнд нууц хүзэр байгаа. Тэр л энэ дайралтыг зогсоосон гэж байсан юм. Момонгогийн яж буй хүзэр нь 8 дугаар давхрын хамгаалагч Виктим юм. Виктим давхрын хамгаалагчид дотор хамгийн бага левелтэй нь буюу 45 левелтэй. Гэхдээ 8 дугаар давхрын бусад NPC нар өндөр левелтэй маш хүчрхэг. Тоглогчид болон NPC нар эхлээд алхад амархан бага левелтэй хүмүүсийг алж дараа нь хүчрхэг хүмүүсийн учрыг олгын хүчээр дааж авдаг. Тийм болохоор 8 дугаар давхарт ирээд эхлээд Виктимийг алсан юм. Виктим зөвхөн өхийн төлөө оршдог. Өөхөх үедээ өргөн хүрээнд хүчрхэг дебаф буюу өрсөлдөгчөд сөлдүүлэх шид идэвхжүүлдэг. Энэ шид нь дайсныхаа гар хөлийг хөндрүүлж мана цусыг нь шавхдаг байна. Дайралт арим сүйд маш их бохимдож 8 дугаар давхар байж боломгүй зүйл байсан. Виктимийн скиллийг чит байсан булхаацсан гэж байсан. Энэ дайралтаас хойш Назарикийн агуу буханлуу дайрхаа болж хамгийн хүчрхэг бүлгэм гэж дуудагдах болсон байна. 200 жилийн өмнөх 13 баатар. 200 жилийн өмнөх шинэ ертөнц Evil Deity буюу хорон бурхнаас болж зууж байсан. Ашгүй 13 баатар маань нэгдэж урт хугацааны тулааны дараа ашгүйнийг ялсан юм. 13 баатар цааш бутархаас өмнө тулалдсан сүүлийн дайсан нь Луугийн бурхан гэгддэг Луу байсан. Evil Eye хэлснээр бол 13 баатарын ахлагч нь хамгийн сул дороонд байсан ч гэсэн явцдаа хамгийн хүчрхэг нь болсон гэдэг. Мөн Evil Eye хэлснээр болж яг үнэндээ бүлгэмэнд 13-аас их хүмүүс байсан ч гэсэн хүн төрхтэй биш баатруудыг хүмүүс түүхээс нуусан гэдэг. За тэнэм Луугийн эзнэр хамгаалагдсан эртний 8 шуналт хаадыг мүлдээсэн зүйлсээр дэвсэлсэн хүмүүс бол
Энэ 13 баатар юм. 13 баатарын асагчийн ачаар платинум логийн эзэн, тоглогч болон айтем гэх зүйлсийн талаар мэдлэгтэй болсон байдаг. 13 баатарын бүлгэмээс амьд байгаа нь батлагдсан дөрүүд бол Evil Eye, тэгэд гойд Landfall гэх нэртэй байсан, Regret гэх нэг имээ, тэгэд Riku Agania буюу платинум логийн эзэн. 13 баатарын левел нь 60 орчим л байсан байх. Хорон бурхан 7 дугаар төвчний шид хэрэглэж байж арай гэж дарж авсан байдаг. Айнс 7 дугаар төвчний шидэнд өртөөд өвдөд тийж ийм зүйл байдаг байх нь гээд инээж байсыг санаж байгаа байх. これがダメージを負う感覚、痛みか。 8 шунал таад. 8 шунал таадын төв хүмүүсийн ам дамжсан домог болж хүмүүс 8 шунал таад агуу 6 бурхтын хүчийг булааж авч хүч чадлаараа дэлхийг өдөрдөж байсан гэдэг. 8 шунал таадын хүч чадал нь луун эзэдтэй энт хэзүү байсан гэгддэг. Бид нэр өөрсдийн хүчээр амархан гिचн улс орнуудыг устгаж чадах ба төрөл зүйлүүдийг иргэшилд авч тоо томшгүй олон төрөл зүйлүүдийг ч устгасан байдаг. Энэ явцдаа олон ч луугийн эзэдийг устгасан. Энэний ачаар хүн төрлөختөн газар нутгаа тэлэх боломжтой болсон байдаг. Aurora дуучин Runaway дууга 11 настайдаа бичсэн байдаг. Эзлийн төрөмгийллийнхээ явцад 8 шунал таад агуу 6 бурхтын сүүлийн нэгтэн таарч тулалдаж авсан байдаг. Эзлийн эзэнт гүрний хувьд агуу 6 бурхад хүн төрлөختнийг аварсан ариун бурхад тул сүүлийн бурхныг нь авсан 8 шунал таад эзлийн эзэнт гүрний хувьд хамгийн нүгэлт хүмүүс болж хувирсан юм. Бидний эзлийн эзэнт гүрэн 8 шунал таадад дургүй байсан ч гэсэн 8 шунал таад тэдэнд маш их тус хүргэсэн юм. 8 шунал таад хүмүүст их ээлтэй, харин хүн төрөхөд бус төрөлтнүүдийг хядаж байсан юм. Ингэснээр бусад төрөлтнүүд хүчгүй тул дорой болж хүмүүс хүчээр давамгайлах боломж үлдсэн юм. 8 шунал таад дэлхийг иргэшээлдээ оруулж чадсаныхаа дараа хоорондоо тулалдаж эхэлсэн юм. Ингэснээр бүлгэм нь бутарч нэг нэгээр нь насаар устж өгөх болсон юм. Хүч чадлаар дэлхийг өдөрдөж байсан 8 шунал таадын ирүү үе маш богинохон байсан. 8 шунал таад үгүй болсны дараа Platinum логийн эзэн тэдний хэрэгслүүдийг цуглуулж буруу хүний гарт орохоос сэргийлсэн байдаг. Зохиолч Maruyamaгийн хэлснээр 8 шунал таад 7 эрэгтэй нэг эмэгтэй байсан буюу reverse harem харилцаатай байсан гэж хэлж байсан. Дээрээс нь анх бичиж байхдаа л бутарч унахаар шийдсэн байсан. Агуу 6 бурхад. 6 агуу бурхад бол анхны ирсэн тоглогчид юм. Тоглогчид ирэхээс өмнө хүмүүсийн амьдрал маш хэцүү байсан. Бусад төрөл зүйлийн амьтдаас сул дорой болохоор боочлогдох, идүүлэх гэх мэт. Зарим хүмүүс агуун гүнд нууцдаг байсан ба тухайн үеийн зарим агуунууд хаана байдгийг Эзлийн эзэнт гүрэн мэддэг. Агуу 6 бурхад 600 жилийн өмнө ирж хүмүүсийг хамгаалалтандаа авч хүч чадал мэдлэгээсээ хуваалцсан. Эдгээр хүмүүс нь өнөөгийн Эзлийн эзэнт гүрэн юм. Шинэ ертөнцийн хамгаалагчдын хувьд тэд нэр Tier Magic буюу шидийн төвлөнгүүд болон айтем ашиглах аргыг зааж өгсөн юм. 8 шунал таад ирсний дараа энэ мэдлэг дэлхийд даяар мэддэг мэдлэг болж хувирсан. 13 баатрын дарсан гэгдэх хорон бурхад агуу 6 бурхадтай ирсэн тэдний туслах байсан. Хорон бурхад NPC-нэр байсан байх. Агуу 6 бурхад бүгд өөрсдийн гэсэн өнгө болон элементээр өөрсдөө төлөөлдөг болсон. Салхины бурхан Hiko Tenshi Nikoyan өнгө ногоон, амьдралын бурхан Azach Azap өнгө цагаан, үглийн бурхан Surshana өнгө хар, үлдсэн гурвынхаа нэр нь тодорхойгүй байгаа. Галын бурхан өнгө улаан, усны бурхан өнгө цэнхэр, дэлхийн бурхан өнгө бор гэдгийг мэдэгдэж байгаа. Үглийн бурхан Surshana Ainz шиг undead байсан. Surshana айдас үхэл өвчин өдөрддөг байсан. Агуу 6 бурхад дотроос хамгийн хүчтэй нь байсан гэдэг ба сүүлд ганцаараа амьд үлдэж 8 шунал таанд алуулсан байдаг. Нэмэлт мэдээлэл хүрэхэд 100 левел хүрсэн тоглогчид нийт 300 шид сурч чаддаг. Төвшин болгоноос 3 шид гэсэн үг юм. Айтем ашиглах юм бол 400 болооч нэмж болдог. Гэхдээ Ainz нийт 718 шид хэрэглэж чадна. Wisdom of Darkness гэх скиллийнх нь ачим. Ainz өөрхөө дийлсэн хүн дээрээ зан үйл хийж өөрийн шидийг хүрэх тэлдэг байна. Ainz өвлгөөн бүлгэмийн зэвсэг нар, сар, газар, гал, салхи, ус болон цаг хугацааны шид хэрэглэх боломжтой болгодог. Мөн өдөрт нэг удаа Primal Elemental гэх элемент мангас дуудаж бас болно. Ainz-ийн хэлснээр бол мангас дуудах бол чадварынхын жижигхэн хэсэг юм. Бүлгэмийн зэвсэгний хамгийн хүчрэг зүйл нь автомат хүлээн авахчтай автомат тулааны горим юм. Зэвсэг нь Ainz-ийн тулаантай тааруулж өөрөө элемент шид хэрэглэж мангасаа дууддаг юм. Ainz-ийн мэдрэлтэй шууд холбогдсон байдаг тул дайсандаа тааруулж зэвсэг нь өөрөө элементээ сонгож шидээ идэг.
Зэвсэгнийхээ бүх шийдэж чадварыг нь мэддэг Айнз тушаалгүйгээр зүгээр бодоход л шийдэж чадруудыг нь ашиглаж болдог байна.